том дарганаар суудсан тэгээд баахан видео гаргаад гэдэг. Одоогийн тайлан гэдэг чинь ийм гоё болсон байна. За MCS Coca-Cola компани нь энэхүү үзэсгэлэнг хэрэглэгчдэд танилцуулж байгаа зорилго нь бид бүхэн усандаа үйлдвэрлэхдээ хэрхэн байгальтай болон нийгэмдээ ээлтэй бизнесийн ёсуудтай хариуцлагатай үйлдвэрлэл эрхэлдэг юм бэ гэдгийг танилцуулахыг зорьсон байгаа. Жил одоо гаргаж байгаа тайлангаараа бол бид нар хэвлэмэл хэлбэрээр дижитал хэлбэрээр хүргэжсэн. Энэ удаадаа бол олон нийтэд бодит бит байдлаар танилцуулж байгаа анхны тайлан болж байна. Хийгдсэн ажлууд тайлангуудын бодит тоогоор хэмжигдэх үз. Энэ үр дүнгуудыг биеэр мэдэрч авах нь бол маш чухал. Ингэж харж үзэж ойлгодог. Ард иргэдээ олон нийтэд ингээд тайлангаа тавьж ин дээрэс нь танин мэдхүн хүүхдүүдэд гоё юмуудыг үзүүлж ин хумцар саваа авчирд ийшээ их юм гоё бэлэгтэй гэртээ харихаар байна гэдэг ч юм уу те. Тогтвортой хөгжлийн чиглэлээр хүмүүс боловсролыг олгох, мэдлэгийг хүргэх, за ялангуяа өсвөр наснаас нь эхлээд бүх шатны одоо байгууллага, хувь хүмүүс, төр, хувийн хвшил бүгдэнд нь энийг үзэж сурталчилах нь маш чухал. Тухайн байгууллага урт хугацаанд бизнесээ доктортой авч явах хамгийн чухал зүйлүүдийн нэг нь юу вэ гэхээр эргээд байгаль орчин нийгэм засаглалын тогтолцоонд хэр бүрдсэн юм бэ? Энийг хэр анхаарч урт хугацааныхаа одоо стратеги болгож явж чадж байна уу? Ажлуудыг хэрэгжүүл байна уу гэдэг их чухал болсон. Хэрэглээгээ бууруулах, дахин боловсруулах, дахин ашиглах гэсэн энэхүү концептийн дагуу бас энэхүү үзэсгэлэнгээ барьж байгууллаа. Энэ бүүтийг засахад одоо оролцож байгаа шал хаан зэргийг бол дахин ашиглах боломжтой ийм хан байгаа. За бас эндээ ашигласан зүйлсээ бол бид бүхэн дараагийн үйл ажиллагаанд үргэлжлүүлээд ашиглах байдлаар за яг манад түүний хэлсэн 3R гэсэн зарчимдээр тулгуурлаж баригдсан ийм үзэсгэлэн байгаа. Хэдийдээ айгүй гол сонирхолтой зүйлсүүд ажиглагдаж байна. Хумцар дахин боловсруулалт ч юм уу тусаа дахин боловсруулах гэдэг тэр зүйлсүүдийг танилцуулж зогсохгүйгээр нийт ер нь байгальдаа ээлтэй хэрэг олон үйлдэлүүдийг хийж байгаа гэдэг нийтэд нь танилцуулсан бүт байгаагаар маш ач холбогдолтой санагдлаа. За 3 дугаар сарын 31-ээс 4 дугаар сарын 4 гэсэн 5 өдрийн турш бол 75 мянган хүн манай 3R үзэсгэлэнд ирж манай доктортой хөгжлийн тайлантай танилцлаа. Бүүт дээрээ шууд хумцар цуглуулалтын албатай холбоотой хүмүүсээ ажиллуулсан. 100 гаруй хүн бүртгүүлж бол манад одоо шинэ хэрэглэгчид нэмэгдлээ. Төдий тооны хүн үйлдвэрийн хаягдал ус цэвэршүүлэх байгууламжийн хэрэглэгч болохоор бүртгүүллээ. Манай үйлдвэрийн хаягдал цэвэршүүлсэн усанд одоо загас хэрхэн амьдарч байгааг бас нүдэрээ үзэж танилцлаа. Бид бол одоо сүүлийн 15-6 жил доктортой томоохон төслүүдийг хийсэн. Өөр нь байгуулагчсан цагаас бол бизнес чиглэх үйл ажиллагаа явуулах үеэс хойш алхмаар ингээд хийгээд явж байгаа. Тэгээ олон жилийн туршлага байна. Бид нар бас бусдыгаа уриалж байгаа. Бид нартай бас ирээд ярилцаад урьдчилан хамтрах нь нээлттэй шүү. Дандаа шинийг санааш хийдэг, зохиож идэг, түүчэн болж идэг энэ компани бол үнэхээр супер шүү. Хүмүүстэй зориулж уриалж хэлэхэд байгальд ээлтэй сонголтыг хийгээрэй гэж хүсэв. Баттай хөгжлийн аз жаргалтайгаар бүтээсэн.